20 жил бол маш урт хугацаа. Харин өнөөдөр бид 20 жилийн турш комд орж унтаа байдалтай байгаа нойрсож буй ханхуу гэх нэрийг авсан Саудын Арабын залуу ханхуугийн түүхийг өгүүлэх болно. 1989 оны хавар халуун исэн махан дунд нэгэн хүү мэндэлсэн нь Сауди Арабын хааны удамд гялалзах шинэ ханхуу байлаа. Түүний нэр нь Аль-Валид бин Халид Аль-Сауд, товчоор Аль-Сауд. Эцэг эхийнхээ хүчрхэг хааны угсаа хааны гэр бүлийн эрхэм гишүүн тэрээр хааны удмын их найдварыг тэнд төржээ. Түүний эцэг талаал нь улс төр бизнес шашин шүтлгийн хувьд хүчрхэг нөлөөтэй бөгөөд өөрийн хүүдээ амьдралын хатуу шалгуур үнэт зүйлсийг зааж өгсөн. Ханхуугийн өвөө болон авгах нь олон улсын төвшөнд нэр хүндтэй хөрөнгө оруулагч өгөөд үүнд ханхуугийн нэр хүнд үүрэг хариуцлага улам нэмэгдэж байлаа. Түүний амьдрал эхэлсэн тэр мөчөөс л хааны гэр бүлийн ирээдүйд гэрлэгээ нэмж үр дурсагдах түүхийн нэг хэсэг болох учиртай байлаа. Ханхүү багасаа цэргийн эрдэмт сурахыг мөрөөддөг байсан нь гайхмаар зүйл биш өгөөд Саудын Арабын хаадын гэр бүлийнхэн бүгдийн замналаар явж үүнийг нэр төрийн хэрэг гэж дээдлэн үздэг. Ханхүү өөрийн төрлөх Риад хотын дэрэгдэх цэргийн бэлтгэлийн клубт балчир насандаа илсэн орж тушаал мөрдөх, зарчим, хариуцлага, хүндлэл гэх мэт үнэт зүйлсийг суралцаж эхэлжээ. Тэнд тэр дасгал сургуультанд идэвхтэй оролцож, иж бүрэн дүрмд хувцс өмсөж, анх удаа армийн амьдралын үнэн талыг мэдэрсэн байна. Бага байхасаа л цэргийн амьдрал сэтгэлтэй байсан тэрээр ирээдүйд би эцэг шиг нэр алдартай хүнд тустай хүн байхыг хүсэж байна гэж хэлдэг байв. Ханхүү Аль-Валид бага байхасаа л эр зориг бат хатуужил гэж юу болохыг ойлгож эхэлсэн. Эцэг нь болох Халид бин Талал хүүдээ хэлдэг байв. Жинхэнэ эр хүн зорьсон зорилгоо биелүүлэхийн тулд өөрийгөө дайчилж бат зогсох чадвартай байдаг гэж. Тэр баян тансаг гэр бүл төрсөн ч хаадын удмын бусад өсвөр насны үеэлүүчигээ үрлэгнээрээ алдартай нэгэн байсангүй. Үнэн дээр эмгэнэлт явдал тохиолдсны дараа л дэлхийн нийт түүний тухай түүхийг мэддэг болсон билээ. Харамсалтай нь ханхуугийн амьдралын гидийн өөрчлөлт 2005 онд Их Британд тохиов. Харь улсад цэргийн эрдэм сурж авсан тэр л үедээ 16 настай залуу ханхүү амьдралынхаа хамгийн эмгэнэлтэй хоромтой нүүр тулсан. Хурдны зам дээр болсон автомашины осол түүний тархинд ноцтой гэмтэл учруулж эмчнэр түүнд тархины үхэл гэсэн онош тавьсан. Хоёр найзтайгаа машинтай явсан тэд хурдны зам дээр автомашинтай мөргөлдөн агаар дээр олон удаа эргэлдэж энэ завсар ханхүү машинаас шидэгдэн маш хүнд бэртэл авсан. Тухайн үедээ дэлхийн нийтийн анхаарлыг татсан явдал болов. Ханхүү тархинд хүнд гэмтэл авч цус харсан байлаа. 18 сарын турш эрчимтэй эмчилгээ хийлгсэн ч ямар ч үр дүн гарсангүй. Тэр мөчөөс хойш түүний оюун санаа нам гүмийн хаалганы цаанаар сэж бие махбод нь зөвхөн амьсгалын аппарат, тэжээлийн гуурс болон туслын шингэнээр амьд хэвээр үлдсэн билээ. Хэдий эмчнэр тархины үхлийн онш тавьсан ч энэ бол ханхүүгийн амьдралын төгсгөл биш байв. Түүний бие махбод амьсгалж зүрхэн цохилсоор байсан ч оюун ухаан ухамсар нь гүн нойрсож үзэгдэх орчинтой харьцах чадвараа алдсан байлаа. Энэ бүхэн түүний гэр бүлийг хүн зочроож айдаст автуулсан харуусал байсан. Эмчнэр аппаратыг салгах зөвлөгөө өгсөн ч ханхуугийн эцэг Халид бин Талал тийм шийдвэрийг хизээж хүлээн зөвшөөрөөгүй. Тэр итгэлээ нэг мөчж алдаагүй бөгөөд хүүгээ амьд гэж үзсээр ирсэн юм. Маш олон эмчнэр ханхуугийн амьдралыг дэмжиж буй төхөөрөмжүүдийг салгахыг санал болгосон ч эцэг нь хизээж хүлээж аваагүй. Бурхан амийг нь өгдөг бол бурхан л буцаан авна гэж хэлэн итгэлтэйгээр тэр хүүгээ амьд хэмээн үзсээр ирсэн. Эцгийн сэтгэл хүүгийнхээ амьсгалтай хамт холбогдсон мэт өчүүхөнч найдвар алдалгүй 20 жилийн турш хажууд нь байсаар байна. Хүмүн амьд байгаа. Тэр бидний хайр итгэлийн гэрэл дунд оршиж байна гэж тэр хэлсэн. Энэ нь гэр бүлийнхээ гишүүдийн сэтгэлийг тайлгаруулж тэднийг орхихгүй байхын баталгаа. Тэд ханхүүг хизээ мүдгүй сэрнэ гэж хүлээж байдаг. Олон хүний хувьд ханхүү ургамал болсон бол аавынх нь хувьд тийм биш. Түүнийг 24 цагийн турш нарийн мэргэжлийн сувилагчид эргэж тойрон арсендан зөөлөн иллэг хийж булчингийн уян хатан байдлыг нь хадгалахын тулд тусгай дасгал хийлэгдэг. Өрөөнд нь Куран судрын намуухан дүүгшгэлж сэтгэл тайвшруулсан гэрэл гэрэлтдэг. Түүний дэргэд ээж аав хоёр нь өдөр бүр очиж гар дээр нь гараа тавьж амьдралынхаа түүхийг шивнэдэг.
2019 онд түүний бие хөдөлсөн гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан нь хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөсөн. Ханхүүгийн нүдний зовх зөөлөн цавчилж гар нь үл мэдэг хөдөлсөн мэт харагдсан. Тэрхүү жижигхэн хөдөлгөөн бол тэр чигтээ гэр бүлийнхэнд нь амьдралын итгэлийн ухаарал мянган мөрөөдлийн эхлэл болсон юм. Гэсэн ч ханхүү үүнээс хойш дахин сэргсэнгүй. Түүний зарим хөдөлгөөнийг рефлексийн хөдөлгөөн гэж үздэг. Барууны ангаах ухаанд хүний ухаан сэтгэхгүй үгүй болсон цагт амьдралыг төгсгөл төрсөн гэж үздэг. Харин исламын сургаалт зүрх цохилж байвал тэр хүн амьд гэж үздэг байна. Хоёр өөр үнэлэмжийн хооронд ханхүүгийн бие оршсоор харин гэр бүлэнд гайхамшигыг хүлээсээр. Саудын хааны гэр бүлийн тухайд 18 дугаар зууны эхээр Дирия угийн ноён Мухаммад ибн Сауд шашны шинжлэгч Мухаммад ибн Ал-Вахабтай нийлэн эргэн тойрны бүс нутгуудыг нэгтгэж Саудын Арабын эзэнт гүрний үндэс суурийг тавьсан. Саудын хааны гэр бүлд 15,000 гаруй гишүүн байдаг. Гэхдээ тэдний дунд 2,000 орчим хүн жинхэнэ эрх мэдэл баялагтай гэж тооцогддог. Хааны гэр бүлээс томоохон гишүүд нь улс төр эдийн засаг батлан хамгаалах, гадаад харилцаа зэрэг чухал албан тушаалыг хааждаг. Хааны гэр бүл маш өргөн олон үед амьдсан учраас олон салбар хуваагдсан байдаг. Гэр бүлийн удирдлага нь хааны гэр бүлийн гишүүдийн дунд зохицуулалт, албан тушаал хуваарлалтаар явагддаг. Эрх мэдлийн гол төв нь хаан, түүний хүүнэр, зээнэр, бас дэд хаан болон өөр бусад ахлах гишүүд. Саудын Арабын удирдлагыг эрх мэдэл бүхий хаан түүний зөвлөл гардана. Хааны гэр бүл нь нефт, эрчим хүчний салбарт томоохон бизнес эрхэлдэг. Улс орны стратегийн шийдвэрүүд гадаад бодлого ихэвчлэн гэр бүлийн зөвлөлүүдээр дамжин боловсруулагддаг. Саудын Арабын хааны гэр бүл нь улс орны засаглал, эдийн засаг, нийгмийн бүх салбарт хүчтэй нөлөөтэй бөгөөд дэлхийн хамгийн хүчирхэг нөлөө бүхий хааны гэр бүлүүдийн нэг юм. Аль Саудын удмынхан Саудын Арабыг байгуулагдсан цагаас эхлэн төрийг барьж байгаа. Тэд өөрсдөө Саудитууд хэмээн нэрлэдэг байна. 2005 оноос эхэлж орон нутгийн засаг захиргааны сонгуул явуулж эхэлсэн ч ард иргэдийн цөөн хувь нь л оролцдог байж. Хэдийгээр эмэгтэйчүүд төрийн алба хашиж болох ч сонгуульд зөвхөн эрчүүд л өрсөлддөг. Саудитуудын тансаг амьдралын талаар хаа сайгүй бичсэн байдаг. Арабын ханхуунаар тансаг ордонд амьдарч хувийн хөлөг онгоцуулан нисдэг тэргээр аялдаг. Зарим саудитууд өөрийн нутагтаа төдийгүй дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд багтдагч хөрөнгөө тоолуулах ихээхэн дургүй аж. Энэ гэр бүлд нийтдээ 200 орчим ханхүү бий. Сауди Арабид исламын шашны хатуудыг жаягтай. Тэрхүү хатуу дэг жайгийнх нь хязгаарлалт эмэгтэйчүүдийн эрхийг олон байдлаар хумж байдгийг дэлхийний тэмээн. Энэ улсын өмнөх хаан Салманы 2017 онд гаргасан зарлиг олон улсыг анхаарлыг тухайн үедээ татсан нь олныг гайхшруулж байлаа. Учир нь дөнгөж 2017 онд л эмэгтэйчүүдийг машин жолоодохыг зөвшөөрсөн юм. Энэ мэдчлэн энэ улсыг өгүүлвэл маш олон сонирхолтой зүйлс бий. Өнөөдрийн бидний өгүүлсэн нойрсож буй ханхүүгийн түүх бол зөвхөн Саудын хаадын удам эрх мэдлийн хүрээний тухай биш. Энэ бол эцэг хүний сэтгэл, ээж хүний шаналл, гэр бүлийн тууштай хайр, хүний итгэл хэрэг агуу болохыг харуулсан амьд үлгэр. Нойрсож буй ханхүүгийн энэ түүх олон мянган хүнийг өөрийн амьдралаа дахин эргэцүүлж харахад хүргэсэн. Ханхүү аль балийг өнөөдөр ч ухаан ороогүй хэвээр байна. Гэвч өглөө бүр түүний ав гараас нь зөөлөн атгаж би энд байна хүмүн гэж хэлсэн хэвээр. Ханхүү энэ оны 4 сард 36 насыг хүрсэн. Энэ түүх нь хүний хайр, итгэл бас сэтгэл гэгч цаг хугацаанаас ч хүчтэй гэдгийг батлан харуулсаар байгаа гэж олон хүн итгэдэг байна.